Тэгээ Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг бол хилцгийг зарчмын хувьд дэмжиж байгаа. 1999 онд батлагдсан энэ хууль бас гарцаагүй өөрчлөгдөх хэд хэдэн нөхцөлөдлүүд байгаа. Энэ анагаах ухааны шинжилгээ ухаанд ч гэсэн маш олон тийм шинэлэг ойлголт шинэлэг зүйлүүд бас нэвтэрсэн. Жишээ нь хүүс солих магадгүй юу гэдэг үр хөвгттэй болж чадахгүй байгаа хүмүүс бас тодорхой төвшөнд тэгж ихийг буюу ашиглаад бас үр хөвгттэй болох ч гэдэг юм уу. Үүнээс үсээд энэ хувийн эрх зүйн суурилсан гэр бүлийн харилцаанд төрөнгийн болоод эдийн бус солилцоо болох овг нэр авахаас эхлээд маш олон зүйлүүд төр өөрчлөгдөх зайлшгүй шаардлагууд бол гарч байгаа гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Энэ агуулгыг бас энэ багтааж орж ирсэн учраас энэ хуулийг бол зайлшгүй хилцээд явах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаар тийм гэр бүлийн үйл гэдэг бол нийгэм дэх төр ёс суртахуун болоод энэ хувь хүний хариуцлагын асуудлуудыг илүү их өндөржүүлж өгдөг хууль байдаг, ойлгуулж өгдөг хууль байдаг. Тэгэхээр эндээс үүсэж байгаа үр дагаврууд бас зарим талаараа бас хогорж байгаа гол иргэд нь бол магадгүй ээжүүд, хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд дээр бас нэлээд шинэлэг зохицуултууд орж ирж байгаа. Ялангуяа гэр бүлийн дундын өмч эргээд энэ төрөнгийн эрхтэй холбоотой олон өөрчлөлтүүд дээр бас ахиц дэвшил авчрах ийм зохицуултууд орж байгаа учраас зайлшгүй энэ өөрчлөлтүүдийг баталгаажуулаад явах ёстой гэж зүйлийг бас энэ ташамд хэлмээр байгаа. Дээрээс нь энэ үр хүүхдүүдийг магадгүй ээж аав нь зур дарч байт юм уу? Эсвэл ээж аав нь эцэг их байх эрхээ асуулдаг ч юм уу? Энэ тохиолдолд аль болохоор хамаатан санд нь өөрчлүүлэх дараагийн асуудал нь бол асралт гэр бүлд бас байлгаж хүмүүжүүлэх, өсгөх, хөгжүүлэх бүр боломжгүй болоод энэ асрамжийн газар байрлуулах ийм дистратаар орж ирж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны цаана төрийн бас үүргүүд байгаа гэдэг зүйлийг бид бас ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэний зохион байгуулалт бүтэц менежментийг хэрхэн яаж явах вэ гэдэг зүйлийг бас анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Гэр бүлийн хууль бол мэдээж хувийн эрх зүйн хууль учраас энэ асуудлыг зохицуулахгүй яг төр талын энэтэй холбоотой хуулийн зохицуулалт бол гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль дээр орж ирэх ёстой. Тийм учраас яг энэ гэр бүлийн хуулийг хилцээд явж явах хугацаанд Ав Бакир сайд бас цаг алдалгүй засгийн газраас дээрх энэ хуулиудын асуудлыг зайлшгүй оруулж ирж хамтаар нь зохиц байдлаар шийдэхгүй бол энэ хууль хэрэгжин шүүгэн шийдвэр гарна хэрэгжих боломжгүй болно л гэсэн үг. Тэгэхээр ийм зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энийг бол зайлшгүй анхаарья гэдэг зүйл байгаа. Тэгээ ер нь сошиалор гэр бүлийн асуудлаа шүүлэгдэг мод манад гарч эхэлж байна. Тийм учраас амьдрал баян гэдэг шиг хэдийгээр хайр сэтгэлээр гэрэлж байгаа боловч энэ гэр бүл цуцалсан тохиолдолд, салсан тохиолдолд төрөнгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг зүйлээ бол ерөн гэрээгээр баталгаажуулж суралцах, ойлголцох хэрэгтэй. Энэ гэрээ байгуулад ирэхээр жоохон яг Аз хүний гэдэг юм уу, ялангуяа Монгол хүний менталити талдаа бас нэг жоохон зохимжгүй байдаг боловч өнөөдрийн энэ харилцаан дээр бол ийм зүйлүүдийг зайлшгүй хийгээд явах шаардлагатай байна гэж бас харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарья гэж бодож байгаа. Тэгээ энэ гэр бүлийн хуулийн бас орж ирж байгаатай холбогдуулаад энэ цус ойртол гэдэг зүйлээс урьдчилан сэргийлэх энэ ургийн овгийн асуудлыг бас нэг төрд байгаа мэдээллүүдийг иргэдтэй ашиглах боломжийг нь зохион байгуулалт менежмент дэд үтцийн үед бий болгоё. Тэгээ 1915 онд анхны хүн амын тооллогыг явуулсны тэр материал сая Пош улсаас тодорхой эрдэмтэд авчираад хэвлсэн байна. Үүнийг ашиглаж жинхэнэ ургийн овгоо тогтоолгох энэ болцоог бүрдүүлье. Тэгээд хүн амын сумууддах хүн ам бол 3 дахь 4 дахь үе дээр гэр бүл болж байгаа тохиолдол 85% байна. Хүрлбаатрын Баасан жаргал шүү.